За ингээд өнөөдрийн төрсөн өдрийн маань ширээг гой хоол хийж найзуудын маань дайлсан, ээжигээ баярлуулсан, охиндоо баярлаа. За манай аялгаа одоо удахгүй хичээлээд хараад Филиппин руу англи хэлнийхаа сургалтанд явах гэж байгаа. 6 сарын 15-нд явна тийм ээ. Өмнө нь одоо 2 удаа явсан. Энэ жил 3 дахь удаа явах гэж байгаа. Төвдийн инглиш манайг одоо бас эсэлтээ аваад одоо 10 хоног, 12 хоног гэсэн баха үлдсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр надад бас маш их комент бичиж өвдийн инглишийн талаар асууж байгаа хүмүүс маань өвдийн инглиш пэйж хуудасаар бод ингээ мэдээлэлүүд аваарай. Филиппиний одоо хамгийн топ сургуулиудад сургадаг тийм ээ. Миний охин чинь сая 2 өөр сургуульд сураад ирлээ. ИВ-тэй яг үндсэн сургуулийн тэгээд зөвхөн 18 хүртэл насны хүүхдүүд явдаг жуниор ламерт явсан. Одоо аялал маань дахиад 3 дахь сургуультай арай өөр сургуульд явна. Тэгээд Филиппин ч өөрөө нөгөө нийгмийн давхаргын олон түвшин амьдардаг хүмүүс учраас сургуулиуд нь маш олон байт юм лээ. Тэгэхээр хамгийн тав дахьтай хамгийн одоо лакшери, хамгийн VIP топ сургуульд хүүхдүүдэд явуулах эцэгчүүд бас маш чухал байдаг юм байлээ. Тэгэхээр өвдийн инглиш бол юугаараа онцлог вэ гэхээр хамгийн топ сургуульд явуулдаг. Тэгээд сургалтын төлбөрийн хувьд ингээл нэг ганц 200 мянган төгрөгийн наануу цаануу зөрүү энтрүүл гарна. Тэгэхээр гол нь тэр зөрүүндээ биш хамгийн чанартай сургалтын төвдөл хүүхдүүдэд сонгож явуулах нь одоо чухал байдаг. Өвдийн инглиш маань сургалтын зээлийн үйлчлэгийг одоо санал болгодог. Тэгэхээр тэр нь одоо эцэгчүүдэд маш амар байдаг. 24 сарын хугацаанд санхүүгийн ачааллаас биднийг чөлөөлөөд хуваагаа төлчдөг учраас эцэгчүүд маань хүүхдээ явуулаад сургалтын зээлийн үйлчлэгийг хамрагдуулаа явуулчихдаг. Өвдийн инглишийн одоо хамгийн давуу тал байдаг. Тэгэхээр хүүхд маань зөвхөн англи хэлний түвшнээ сайжруулад ирэхээс гадна одоо хувь хүний өсөлт хөгжилтэй биеэ даах чадвар энэ бүр олон нийтэд харилцаж байгаа харилцаа нөгөө орон орны хүүхдүүдтэй одоо сураад 1 сарын хугацаанд биеэ дагаад эцэг гэхээсээ хол ингээд 24 цагийн харуул хамгаалттай маш тав тухтай VIP luxury resort-од өдрийн 3 удаагийн буфе хоолтой. Тэг өдрийн одоо 10-аас 19 гэж хэлдэг тийм ээ. Тэгээд 10 хэдэн багш ээлжилж ордог болохоор хүүхдүүд ерөөсөө уйддаггүй маш сонирхолтой хэлбэрээр ордог. Ийм гоё одоо сургалтыг өвдийн инглиш маань хүүхдүүдийг зурчилж явуулдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань магадгүй энэ зуны амралтаар эцэгчүүд маань хүүхдүүдэд ямар сургалтын төвд явуулах вэ? Хаашаа англи хэлний курст одоо бакум сургалтанд явуулах уу гэж бодож байгаа хүмүүс маань өвдийн инглишийг сонгоорой. Тэгээ миний хувьд болохоор одоо 5 сарын 7-нд өөрийн биеэр Филиппинд очиж өвдийн инглишийнхаа одоо охиныхоо сургах тэр сургуулийн орчинтой танилцаад тэр 7 өдрийн хугацаанд та бүхэндээ бас ингээд мэдээллүүдийг бас хүргээд одоо ирэх болно. Тэгэхээр одоо ээж нь охиныхоо 2 удаа очиж одоо сурсан өвдийн инглишийнхаа сургалтын үйл ажиллагаатай өөрийн биеэр очиж танилцах гэж байгаа. Тэгээ аялал маань болохоор 6 сард явнаа. Явуулахад хэд байдаг вэ гэж. За ерөнхийдөө ойролцоогоор онгоцны зардалтайгаа нийлээд ер нь сургалтын төлбөр маань $3,000 орчим байдаг. Тэгээд тэн дээр нэмэх нь онгоцны зардал. Та нар эрт бүртгүүлэх юм бол онгоцны зардал маань өдрөөр өсөж идэг учраас эрт бүртгүүлэх нь хамгийн чухал. Тий илүү юмдхан маргааш гэхэд онгоцны зардал нэмэгдээ явцдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд ямар хөө сургалтаар сурах цаас шалтгаална. Зүгээр инженери явах цаа бол тэгээд төлбөрүүд нь арай өөр. Бас IELTS-ийн хүүхдүүд болохоор төлбөрүүд нь арай жоохон нэмэгдэл дээр явдаг. Тэгэхээр хүүхдийн одоо нөгөө төвшөнд нь англи хэлнийх нь мэдлэгийг шалгалт аваад одоо тааруулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулад хүүхдүүдийн сургалтын өөр сургалтууд байдаг тийм ээ.